Сайн байцгаана уу бэлгүн байна. Та бүхэнд Kibon буюу за анхан шатны хүүхдүүдэд зориулсан амархан хэлбэр аргаар үндсэн техникүүдийг хослуулж хийх зүйл байгаа. Энэ бүхнийг зааж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд бичлэгэнд орцгоё. Анхан шатны хүүхдүүд зориулсан үндсэн техникүүдийг Kibon-ыг 2, 3 гэсэн шат дараалтаагаар зааж өгдөгөө. За та бүхэнд одоо Kibon 1-ийг зааж өгөхөд бэлэн болсон байна. Чараад Кёнэ. 준비. Чичим цагийн 준비. За гарын үндсэн техник суулт цохилтуудыг хийх ёстой гэсэн. За эхний хөдөлгөөн 1. Зүүн гараа дээр авлаа, дээрээс нь доошоо. 2. Баруун гараа дээр авлаа. 3 дахь хөдөлгөөн. Баруун гараа хагас нь углаад, баруун суган доогуураасаа дотроос нь гадагшаага толгооны эрх хөдөлгөөдөд зэрэг хийх ёстой гэсэн. 4. Нөгөө тал руугаа зүүн гараа доош нь булглаа. Баруун гараа доороос нь дишээгээд толгооны хөдөлгөөнтэй. 5. Баруун гараа эрхээ өргөө өөрлөл нь харуулад наахгүйгээр жоохон зайтай байх хэвээр. За зүүн гараа доороос нь дишээгээ. 6. Дээрээ байгаа гараа доош туллаа. Хажуутай байгаарыг эсрэгтэл рүү. За энэ чинээс гар буухтаа зэрэгцүүлээд цээжний харалтай 1 зүүн гараа зөхөн 2 баруун гараа зөхөн. Kibon 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7 8. Шинээр орж ирж байгаа болон мартсан хүүхдүүд маань гэртээ давтаж үзээсэй гэдэг үднээс бичлэгээ оруулж байна.